Монгол кино нэгтгэл. Монголжин студи. Absolute Pictures. Bros Records. Монголын сүүлчийн эзэн хааны орд өргөөнө. Анх дөрөө мулталсан энэ урлаг. Монгол киноны 80 жилийн ойд зориулав. Зөвлөлтийн кино зурагдаж гүйсэв. Кино гэдэг сайхан юм да. Баатар бол чадна. Та байц. Гүн Баатар намайг хүлээж байна. Монголын дэлгэцийн урлагийн сорволсон Монгол киноны 80 жилийн хаан түүхийг өгүүлэх гайхамшигт дэлгэц цуврал таны өмнө тун удахгүй. Монгол кино нэгтгэлээс энэ оноос эхлээд гайхамшигт дэлгэц нэртэйгээр одоо Монголын киноны үүсэл хөгжлийг харуулсан ийм цуврал нэвтрүүлгүүдийг та бүхэнд зориулж хийж байна. Энэ нэвтрүүлгүүд маань одоо кино урлагийн тухай, киноны тухай, тэр үеийн тухай одоо өгүүлсэн танин мэдгүй маш ач холбогдолтой сайхан нэвтрүүлэг болох байхаа гэж ингэж бодож байна. Та бүхэн таалагдах байх гэж бодож байна. Гайхамшигт дэлгэц төсөл бол зөвхөн Монгол киноны туулж өнгөрүүлсэн 80 жилийн түүхийг өгүүлж байгаа төсөл биш ээ. Энэ бол монголчуудын урлаг соёлын амьдралын 80 жилийн түүх, монголчуудын туулж өнгөрүүлсэн түүхэн замлын 80 жилийн түүхийг хөндөж байгаа. Тэрний гэрэлтэй сүдэртэй ил талд бүхнийг нээн харуулж байгаа юм онцгой чухал ач холбогдолтой төсөл гэдгийг би хэлмээр байна. Монголын нийгмийн оюуны төлөвшөлд их томоохон үүрэг гүйцэтгэсэн ийм урлаг бол манай Монголын кино юм аа. Анхаар! Мотор! Энэ дөрөвдөг авъя. Баярлалаа, баярлалаа. Кино гэдэг урлаг ер нь дэлхийд хизээ яаж үүссэн юм? Киноны энэ урлаг Монголд яаж орж ирсэн юм? Тэгэхээр энэ өнгөрсөн 80 жилийн хугацаанд монголчууд маань ямар гайхалтай уран бүтээлүүдийг тойрсон юм? Ямар уран бүтээлчд байд юм бэ гэдгийг бид үзэгч та бүхэнд хүргэхээр ингээд энэ тайз засаад энэ олон уран бүтээлчд оролцоод ингээд хөдөлмөрлөж байна. Анх Монгол Улсын гавьяа жүжигчин Батцэг гэгч кино нэгтгэлийн дарга солонгоноор надад ийм бүтээл дээр ажиллаач гэсэн саналыг тавьсан. Тэгээд энэ бүтээлийн маань онцлог юу вэ гэх юм бол Монголын киноны 80 жилийн ойд зориулсан. Тэгээд энэ бүх 80 жилийн хугацааны түүхийг хэдэн цуврал нэвтрүүлэгт ингэж багтааж хийх ёстой байсан. Зүрх сэтгэлдээ тоглог яваад байгаа л доо. Энэ онцтгой. Ийм наа чи хийрхэлтэй юмнууд байгаа шүү дээ. Тэг миний анх бодсон юм юу гэх юм бол ерөөсөө л киноны камерын ард ажилдаг уран бүтээлчдийг товоолгож бас харуулах юмсан. Тиймэрхүү маягийн найруулгыг бас сонгож энэ бүтээл дээр ажилласан байгаа. Тэгээд үнэхээр энэ бүтээл дээр маань бол маш олон алдар суутай Монголын киноны уран бүтээлчид маань оролцож байгаа учраас миний хувьд ч гэсэн тэднээс суралцах, хамтарч ажиллахдаа бол үнэхээр их баяртай байна. Монгол кино нэгтгэл. Монголжин студи. Absolute Pictures. Bros Records. Монголын сүүлчийн эзэн хааны орд өргөөнө. Анх дөрөө мулталсан энэ урлаг Монгол киноны 80 жилийн ойд зориулав. Мотор. Цогтойж 6-1. Энэ бол Төвдийн их хаан Соронзон гомбын 33 дугаар хүнж. Нэр нь Дулмаа. Хойд Монголын. За тэгэхээр. За. Гайхамшигт дэлгэц төслийн одоо Монгол кино үйлдвэрийн 80 жилийн түүхийг харуулсан. Дээрээс нь одоо энэ 80 жилийн хугацаанд одоо дэлгэцийн бүтээлийн техник технологийн хөгжил ямар үе шаттайгаар яаж явж ирснийг бас бид харуулахыг хичээж байгаа. Тэгээд мэдээч хэрэг Монголын киноны түүх бол Монгол улсын түүх. Монгол улсын түүх бол Монгол киноны түүх энэ хоёр салшгүй холбоотой 30-аад оноос анх
үүссэн цагаас ахуулаад өнөөдрийг хүртэлх кинонуудын үйл амьдралаар Монголын түүхийг дахин үзэх боломж нэгдэх юм аа гэж ингэж ойлгож байна. Аахаа зогтойч тоглосон энэ дуулгыг анх удаа өмсөж орж байгаа юм. Энэ бол одоо яг үнэхээр түүхэн үйл явдал, өөрөөр хэлбэл Төмөрбаатар гэдэг хүний хувьд энэ бол маш том миний өв юм байгаа юм. 이 간지내기 약한 되는 거 있다. 다 사연 소조가라. 사연 우리를 Тэгээд энэ сэлэм бол би өхөжүүл болон Чингис хаан кино тоглож байхдаа энэ сэлмийг зүүж тоглосон юм байгаа юм. Хан ах танд өөрийн гараар уралсан энэ илдийг өргөн барихыг минь болгоно. Цагтайчийн дүрд ижилхэн төстэй байх, нэгдүгээрт хоёрдугаарт хүүгийн хувьд энд зайшгүй байх ёстой гэж батсан biz ингээд энэ дүрд ойлаад бодож хувцлаад ингээд оролцож байна. Энд их баяртай байгаа. Ахаа! Мотор! Энэ дүүдэг авъя. Баярлалаа, баярлалаа. Уран бүтээлээ сайхан болгохын тулд ерөөсөө одоо цаг нартай уралдаж тэгээ хугацаа багнууга уран сайхны киноны хэмжээний том декорациуд барьж байгаа. Яг кино шиг. Тэгээ яг кино шиг бүр том тийм юм уу. Тэгээ цаг хугацаа бага байсан гэхдээ бол юм аятайхан сайхан болгоё гэж маш их чармааж ажиллаж байгаа да. Бадмаа хэлээд эхлэхэд бүгдээр ийшээгээ анхаарч юмаар байна. Заяа. Жагсаалынхаа араас авсан зурагныхаа араас тий. Түрүүн жагсаал авсан шүү дээ. Тэгээд чамаг гүйж ирэхээр чам руу орохгүй бол бүгдээрээ ингээд баг дөнгөж зураг авсныхаа араас жагсаалын араас харж агаад тэгээд эхлэхгүй болохоор нэг жоохон өөр харагдаад байна. Заяа. За энэ төсөл арга хэмжээ маань бол Монгол кино үүсэж хөгжсөний Монгол улсын хэмжээнд яригдах юм том арга хэмжээ төсөл хөтөлбөр болж байгаа гэдгээр онцлог зураачийн үүрэг бол маш их чухал байгаа. Тэгээд зураачийн баг бол төсөл арга хэмжээ эхлэхээс өчнөө сарын өмнө бэлтгэл ажилдаа орж одоо энэ доор тайз декорац, хувцас тухайн үеийн эдл хэрэгэл жижиг хэрэглүүдийг бэлтгэхээс ахуулаад зураач нарын ажил бол одоо яг онцолж хэлэхэд маш их байсан гэж хэлж болно. Буула цэнэглэлээ гарч ирдэ. Нас шалснах уу? Хардаа үнэ хардаа буудлаа. Тэгэхгүй таасан тийш тий. Буцахтайг үү заяа. Ийшээ гүү заяа. Баян ингэ солигдож юм заяа. Халах голын ус тэгхэд хамаг олны зүрхэнд урсаж харин дайсанд өргөн далайсан хатаагсан илт болсон юм. Зүрхэнд урсан тэр голын зүүн баруун хоёр эрэг үнэн худлын завсар татсан үүрийн туяа шиг зааг байсан юм. Энэ Монгол киноны түүхэн хөгжлийг ингэж харуулж ингэж сэтгэл зүрхээр нэгдэж байгаа энэ сайхан үйлсэд оролцсондоо миний хувьд ч гэсэн бас их баяртай байна. Монгол кинонд одоо гар биеэр оролцож явсан Монгол киног одоо өдий төвшөнд хөгжүүлэхэд энэ хүртэл одоо авчирсан бүх сайхан одоо уран бүтээлчдтэй Монгол киноны 80 жилийн мэндийг ТV хөлтөд хамтлагийн зүгээс хүргэж байна. Бидний зүгээс бол 2014 он гараад дөнгөж гарангуут хамгийн ихнийхээ уран бүтээлд бас ийм сайхан бүтээлд орсондоо маш их баяртай байна. Тэгээд Монгол киноны үе уран бүтээлчтэй ТV хөлтөд хамтлагийнхаа өмнөөс хувийнхаа зүгээс баяр хүргэе. Та бүхэндээ амжилт хүсье. Монгол киноны 80 жилийн ойд зориулсан энэ сайхан төсөл бол маш сайхан төсөл байна. Үнэхээр л одоо гайхамшигтай сайхан хүмүүсийг эргэн дахин сануулах ийм одоо сайхан төсөл
болсон байна гэж бодож байна. Монгол киноны гэтгэл. Монголжин студи. Абсолют Pictures. Rose Records. Монголын сүүлчийн эзэн хааны орд өргөөнө. Анх дөрөө мулталсан энэ урлаг. Монгол киноны 80 жилийн ойд зориулав. Зөвлөлтийн кино зурагдаж гүйсэв. Кино гэдэг сайхан юм да. Баатар болж чадна. Та байц. Уянбаатар намайг хүлээж байна. Монголын дэлгэцийн урлагийн сорволсон Монгол киноны 80 жилийн хаан түүхийг өгүүлэх гайхамшигт дэлгэц цуврал таны өмнө тун